Орос улбаноос Украиний стратегийн аж холбогдолтой 3 бүс нутгийг бүрэн эзлэхэд ойрхон байгаа гэлээ. Кен улсын иргэд Украины дайнд дайшлагдж байж болзошгүй байна. Нэгдсэн үндэсний байгууллагад сууж байгаа элчин сайд Палестины элчин сайд Йорданы баруун иргэд дахь Израилийн элсэн түрэмгийллийг зогсоохыг шаардлаа. Америк нэгдсэн улс болон Азербайджан улс эдийн засаг аюулгүй байдлын стратегийн түншлэл байгууллаа. Оройн дөргөөсөгчтэй Тэнгэр телевизийн оройны гадаад мэдээний тайм хөтөлбөр эхэлж байна. Бид олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс таймл өргөнө. За Орос улбаны улсын дэвсгэр хүчнүүд Украинд эрчтэй давшиж байгааг их мэдээлэлэн. За одоогийн байдлаар Украиний стратегийн томоохон 3 хотыг бүс нутгийг бүрэн эзлэхэд бэлэн болсон байгаа гэлээ. За зүүн өмнөд хэсэгт орших Голибал хот нь мөн түүнээс зүүн хойш ойролцоогоор 100 км-ийн зайд орших Покровск, Мирноград хотуудыг бүрэн хяналтандаа Орос улбаны улс оруулах юм бол цэргээ байрлуулах хангамжийн логистиктэй хот суурин түвшинцтэй болохоос гадна Америк нэгдсэн улсын зуршлалтай энхийн хэрэгцээнд давуу байдлаа нэмэгдүүлэх боломжтой болох байна. Гэхдээ сүүлийн 1 жилийн турш Оросын цэргүүд асар удаан урагшилж ирснийг харгалзан үзэх юм бол эдгээрийг хурдан хугацаанд илүү өргөн газар нутгийн тэлэлт болгон ашиглах магадлал байгаа гэж шинжээчид үзэж байна. Харин Москвагийн зүгээс энхийн яриа хэрэгцээний үеэр давшилт удаан байж болох ч гэлээ зайлшгүй болох зүйл гэсэн ийм байр суурийг баримталж Украинд дарамт үзүүлэхэд ашиглах боломжтой байна. Орос улбаны улсын хамгийн хурдтай мөн стратегийн хувьд чухал аж холбогдолтой давшилт нь зүүн өмнөдийн Запорожье мужид өрнөж байгаа. Олон жилийн турш фронтын тулгуур байсан Голибал хот бараг бүхэлдээ Оросын хяналтанд орсон талаар Украиний офицер Рахмат Димитров Филатов мэдээлсэн байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт Украиний цэргүүд Голибал хотын дотор цөөн хэдэн газартал байгаа хотын ихэнх хэсэг бүрэн дайсны хяналтанд орсон гэж мэдээлсэн байна. Мөн энэхүү хотод байгаа цэргийн 95% нь Оросын хүчнийхээ гэж байна. Дайны өмнө 12,000 хүн амтай байсан энэхүү хот нь Запорожье мужийн төв. Запорожье хотоос бусад энэхүү бүс нутгийн сүүлчийн Украинд харьяалагдж байсан хот суурин байна. Энэ хотоос цаашаа задгай тал нутаг үргэлжилдэг учраас Украиний цэргүүд Оросын давшилтыг тогтоон барихад улам хүндрэлтэй нөхцөл үүснэ гэсэн. Голибал хотоос гадна баруун тийш 60 гаруй км-ийн зайд Оросын цэргүүд 700,000 хүн амтай ган үйлдвэрлэлээр алдартай Запорожье хот байгаа. Байлдааны газрын зургаас харахад Оросын хүчнүүд хотын өмнөд хэсгээс 25 км-ийн зайд хүрсэн гэх мэдээлэл. Шинжээчид энэ бүс дэх Оросын агцыг Украиний хамгаалалт сэрэг байгаатай мөн Киевийн ойролцоох Донецк мужийн хотуудыг хамгаалахад илүү их хүч төвлөрүүлж байгаатай холбон тайлбарлаж байна. Гэхдээ Донецкч гэсэн нөхцөл байдал Украиний хувьд хүнд байгаа. Донецкт Украин Покровск, Мирноград хотуудыг хамгаалахад гол анхаарлаа хандуулж ирсэн. Тэнд төвлөрсөн цэргийн хүч нь Оросын довтлогоог чамгүй урт хугацаанд удаашуулж чадсан байна. Тухайлбал Америк нэгдсэн улсын Вашингтонд төвтэй стратеги олон улсын судалгааны төвийн 1-р сард гаргасан тайланд дурдсанаар Покровск, Мирноградын чиглэлд 1 жил хагасын турш үргэлжилсэн довтлогооны үеэр Оросын цэргүүд өдөрт дунджаар ердөө 70 орчим метр урагшилсан байна. Энэхүү байгууллагын зүгээс Оросын цэргүүд өнгөрсөн онд Покровск, Мирноград орчимд төвлөрсөн тулалдаануудын үеэр 415,000 орчим хүн амиа алдаж шархагдсан эсвэл сураггүй болсон гэж тооцоолсон байна. Ийм хэмжээний хохирол амссан ч гэлээ Орос улбаны улсын айрам бууж өгүүлгүй урагшилсаар Покровск, Мирноград руу удаа дараа шинэ хүчин илгээсээрсэн. Одоогоор эдгээр хотын захын хэсгүүд л маргаантай хിവэр үлдээд байгаа юм. Хэрвээ Оросын зүгээс эдгээр хотуудыг бүрэн эзлэх юм бол дроны операторуудаа нуун байрлуулах, автозам, төмөр замыг ашиглан хангамжийн логистикийг илүү хялбар болгох боломж бүрдэх байна. Цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар Покровск, Мирноградыг эзлэх нь Оросын хувьд хойд зүг рүү урагшлахад нь чухал ач холбогдолтой. Донецк мужийг бүхэлд нь эзлэх зорилгодоо улам ойртно гэсэн. Одоогоор энэхүү мужийн газар нутгийн 4/3-ыг Москва хяналтанд оруулаад байна. Дараагийн томоохон байрны тухайд зүүн тийш 40 орчим км-ийн зайд орших Константиновка хот байж магадгүй. Энэхүү хот нь Донецк дахь Украиний сүүлчийн томоохон хамгаалтын бүсээ гэж хэлж болно. Хэрвээ энэ хот унах юм бол хойд зүгт орших бараг бүх хотууд Оросын дронуудын хүрээнд орж, эдгээр хотуудыг холдсон чухал авто замыг мэдлэлтэй авах боломжтой болно.
Энэ мэтчлэн хэрвээ Оросын байлдааны талбарт энэхүү давшсаар байх юм бол Украины зүгээс дипломат орчинч гэсэн хүнд байдалд орох нь бол мэдээж. Оросын талаас энхийн хилэлцээрийн хүрээнд Донбассыг цэрэггүй бүс болгож дефакто Оросын мэдэлд өгөхийг шаардаж байна. Харин Украины хувьд цэрэггүй чөлөөт эдийн засгийн бүс бий болох боломжтой гэсэн гэхдээ Оросын хяналтанд бүрэн өгөх нь хүлээж авах боломжгүй шаардлага гэж үзсэн хэвээр байгаа юм. Дараагийн асуулт. Украин улсад өрнөж байгаа дайнд Оросын зүгээс Кен улсын иргэдийг татаж байгаа хэм мэдээлэл олширч байгаа. За үүнтэй холбогдуулан Кен улсын засгийн газраас энэ асуудлаар Кенийн гадаад хэргийн сайд Орос улбаны улсад өөрийн биеэр айлчилж энэ асуудлыг хэлэлцэнэ гэдгээ мэдгдсэн байна. За Кен улсын гадаад хэргийн сайд Мусали Мудавади BBC агентлагт өгсөн ярилцлагадаа энэхүү үйл явдлыг хүлээн зөвшөөрөхийн аргагүй гэж үзэн Кен улсын иргэдийг цэрэг таатахыг хориулсан хэлэлцээрт Орос улбаны улсыг гарын үс үзүүрхийг уриална гэсэн байна. Кен улсын засгийн газрын тооцоололоор одоогоор тус улсын ойролцоогоор 200 иргэн Оросын талд байлдахаар илсэн байна. Гэхдээ тэдний хичнээн нь яг бодиттой оролцож байгаа нь тодорхойгүй хэвээр байгаа. Мөн тэдгээр Кенийн иргэд Орос руу албан ёсны шугамар явсан байх магадлал бага гэж байна. Кен болон Орос улбаны улс нь урт удаан хугацаанд сайн харилцаатай байсан улсууд. Гэхдээ иргэдийг нь дайнд оролцуулж байгааг Кенийн эрх баригчид ийхүү хүлцэх аргагүй. Хоёр улсын эерэг найрсаг харилцаанд сүүдэр тусгасан харамсалтай хэрэгэ гэж тодорхойлсон байна. Тиймээс албаныхан Кен улсын Оростой хийх харилцаа яриаг хэлэлцэн хууль бус цэрэг татлагыг далсан зогсооход төвлөрөх ба үүнд визийн бодлого хоёр талын хөдөлмөрийн гэрээнүүдийг хилцэх үедээ цэргийн алба хаалгах ямар ч зохицуултыг оруулахгүй байх зэргээр санаачлаг гарах юм байна. Одоогийн байдлаар Мудавадигийн хэлснээр гадаадд ажил олж өгнө хэмээн амлаж Кен улсын иргэдийг мэхэлдэг байж болцошгүй 600 гаруй зууршлагч агентлагийг аль хэдийн хаасан байна. Мөн Оросд байлдаж байсан 27 Кен иргэнийг эх оронд нь буцаан авчирсан гэж мэдээлсэн байна. Оросын цэргүүдийн зүгээс талд эдийн тал байлдаж байх үед амиа алдсан Кен улсын иргэдийн одоогийн байдлаар тодорхойгүй байна. Орос улбаны улсын зүгээс энэ талаар албан ёсны тайлбар ч гэсэн хийгээгүй. Найробид байрлах Орос улбаны улсын элчин сайдын яамд хандсан зарим арга гэрийнх нь тодорхой хариу авчиж чадаагүй буцаагдсан тухайга мэдээлж байна. Зарим хохирсон гэр бүлүүд нууцаар ажилдаг тэдгээр хууль бус агентлагуудыг зохицуулах, гэмт хэрэгт тооцох ажлыг хангалттай хийж чадахгүй байна хэмээн засгийн газраа буруутгаж байгаа юм. Украины тагнуулын байгууллагын үнэлгээгээр Африкийн 36 улсаас нийтдээ 1400 гаруй хүнийг энэхүү Оросын талд байлдахаар илсүүлсэн гэж ийм тооцоолыг өгч байна. Украины албаныхан Оросын талд байлдаж байгаа хэн боловч дайсны байлдагч гэж тооцогдно гэж удаадараа анхааруулж байсан. Мөн аюулгүйгээр гарах цорын ганц зам нь бууж өгч ослогдох явдлаа гэсэн байна. Гэхдээ Украин ч гэсэн өөрөө гадаадын иргэд тэр дундаа Африкчуудыг өөрийн талд байлдуулахыг оролцсон гэж өмнө нь хэд хэдэн удаа шүүмжлэлд өртөж байсан. Мянмар гарагт Өмнөд Африкийн засгийн газар Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Украинд Оросын цэргүүдэд нэгдэхээр явсан Өмнөд Африкийн иргэдийг эх оронд нь буцаахад тусална гэж амласан талаар мэдээлсэн байна. Албаны хүмүүсийн хэлснээр энэ асуудлыг Владимир Путин болон Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса нарын утсаар хийсэн ярианы үеэр хэлэлцсэн байна. Хоёр улсын удирдагчид уг үйл явцыг эзлэхийн тулд засгийн газрууд нь хамтран ажиллахаар тохиолдсон байна. Сүүлийн үед Израиль улсын эрх баригчид Палестины эзлэгсэн газар нутаг болох Йорданы баруун эрэгт түрэмгийлэлээ нэмэгдүүлэх, энд байгаа суурьшлуудаа нэмэгдүүлэх арга хэмжээг авч эхлэе да. Үүнтэй холбогдуулан Палестины нэгдсэн үндэсний байгууллага дахь элчин сайдын зүгээс олон улсыг Израилийн эсрэг баруун эргийг эзлэх орлогыг нэгцаах юм уриалгыг гаргасан байна. Израилийн аюулгүй байдлын кабинет нэм гарагт баруун эрэгт израильчууд палестинчуудын газрыг эзэмших, үйл хөдлөх хөрөнгийг шууд худалдан авахд илүү хялбар болох, мөн энэ бүс нутаг дахь Израилийн цэргийн хяналтыг тэлэхтэй холбоотой, багц арга хэмжээг баталсантай холбоотой. Израилийн зүгээс 1967 онд баруун эрэг болон зүүн Иерусалимыг эзэлж авсан ба түүнээс хойш суурьшлын бүсүүдийг тогтмол байгуулсаар ирсэн. Гэхдээ олон улсын хууль дүрмээр бол эзлэн түрэмгийлэгч улс өөрийн энгийн иргэдийн тодорхой хэсгийг эзэлсэн нутаг дэвсгэрт шилжүүлэн суурьшуулахыг хориглодог байна. Нэгдсэн үндэсний байгууллагын олон удаагийн тогтоолоор Израилийн эзлэн түрэмгийллийг хууль бусаа гэж аль хэдийн зарласан байна. Дөвгөрч зогсохгүй 2024 онд олон улсын шүүхийн зүгээс баруун эрэг болон зүүн Иерусалим дахь Израилийн суурьшлын бүсүүд болон тэдгээртэй холбоотой дэглэм нь олон улсын хуулийг зөрчиж байна гэсэн албан ёсны дүгнэлтийг гаргасан байдаг. Дэлхийн олон улс орнууд Израилийн эдгээр алхмыг буруу шааж байгаа ч гэлээ Израильд бодиттой олон улсын хариуцлага тооцох, эсвэл хориг арга хэмжээ авах алхам одоогоор хийгдэггүй хэвээр байна.
Намын Израилийн зүгээс баруун эргийг нэгтгэн авахыг зорьсон хിവэр үүнийг Палестины улс байгуулагдахаас сэргийлж байгаа хэрэгэ гэж тайлбарладаг. Надад удахгүй Израиль улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяху Америкийн нэгдсэн улсад айлчлах гэж байгаа юм байна. Түүний Америк дахь айлчлал эргэл хав гарагт албан ёсоор эхэлнэ. Энэ үеэр тэрээр Дональд Трампаас дэмжлэг авахыг оролдож магадгүй гэсэн таамаглал байна. Гэхдээ Израилийн тууштай дэмжигч гэгддэг Дональд Трамп Израилийн баруун эргийг өөрсдөө нэгтгэн авахыг эсэргүүцэж байгаа гэдгийг илэрхийлж байсан учраас Беньямин Нетаньяхугийн асуудал дээр Дональд Трампаас дэмжлэг авч чадах хэсэг нь эргэлзээтэй байгаа юм. Давчдаар Америкийн нэгдсэн улсын нийт ерөнхийлөгч JD Vance Армени улсад очиж цөмийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэрээг байгуулж байсан бол өнөөдөр Армени улсын хөрш гэхдээ газар нутгийн зөрчилдөөн мөргөлдөөн ихтэй Азербайджан улсад очсон байна. Энэ үеэр Америкийн нэгдсэн улс болон Азербайджан улсууд аюулгүй байдлын стратегийн хамтын харилцааны гэрээнд гарын үсэг зорсон байна. Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance энэхүү Азербайджанд ирж ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзах үеэр энэхүү гэрээг баталсан байгаа. Гэхдээ Азербайджаны хөрш олон жилийн турш хурцдмал харилцаатай байсан Армени улсад айлчлаад үүнийхээ араас Азербайджанд очиж байгаа нь олон улсаас шүүмжлэлт дагуулж байгаа. Тухайн үед цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар талууд тохиролцсон мөн Америк нэгдсэн улс Арменид дэвшилтэт компьютерийн чип дроныг экспортлоход бэлэн байгаа гэдгийг мэдээлсэн байна. Азербайджаны тухайд талууд батлан хамгааллын зэвсэг, техникийн борлуулалт, нийлүүлэлт хийхээс гадна эрчим хүчний аюулгүй байдал мөн терроризмын эсрэг зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа хэлэхээр болсон байна. Энэхүү стратегийн баримт бичгийг анх өнгөрсөн оны 8 дугаар сард Вашингтонд болсон Илхам Алиев, Дональд Трамп мөн Армени улсын ерөнхий сайд Никол Пашинян нарын уулзалтын үеэр танилцуулж байсан. Тухайн үед талууд олон 10 жил үргэлжилсэн мөрөлдөөнийг эцэслэх инхийн гэрээнд хүрсэн байдаг. Дональд Трампын хувьд энэхүү хоёр улсыг эв нэгдэлтэй байлгахыг зорж байгаа нь Армениар дамжих тээврийн коридорыг байгуулах ажилтай холбоотой. Гэхдээ энэхүү тээврийн зам коридор нь Армени болон Азербайджаны хоорондын хамгийн маргаантай асуудлуудын нэг. Хоёр улс олон улсын хэмжээнд Нагорно-Карабах гэж нэрлэгддэг Карабахын бус нутгийн төлөө бараг 40 жил зөрчилдөж байгаа. 1994-өөс 2020 оны хооронд энэхүү бус нутгийг Армени үндэстний хүчин хянаж байсан бол 2020 онд 6-7 хоногийн дараа Азербайджан дахин хяналтаа тогтоож ирсэн. 2023 оны 9-р сард Азербайджан дахин цэргийн ажиллагаа явуулж салан тусгаарлагчдыг шахан гаргаснаар Карабахын 120 мянга орчим Армени оршин суугч аюулгүй байдлын үүднээс дөрвөн гарсан байдаг. Мэдээ үргэлжлүүлж байгаа өргөжлөлтийн зарим мэдээллийг багслан өргөнө. Тайваны хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн 40%-ийг Америкийн нэгдсэн улс руу шилжүүлэх боломжгүй талаар Тайваны шадар сайд Чин Лючин мэдгдлээ. Тэрээр олон 10 жилийн турш бүрэлдсэн хагас дамжуулагчийн экосистемийг нүүлгэн шилжүүлэх нь хугацаа шаардсан хүндрэлтэй ажиллаа гэж үзэж байна. Мөн энэхүү салбарт цааш гисэн Тайванд төлрөн хөгжсөөр байх ба Тайваны хагас дамжуулагчийн компаниуд их орондоо хийх хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ гэлээ. Америкийн нэгдсэн улсын худалдааны сайд Хавард Лютник Джеффри Эпштейнтэй харилцаатай байсан гэх асуудлаар Сенатын сонсголд оролцож мэдүүлэг өглөө. Сенатын сонсголын үеэр тэрээр Эпштейнийг бараг танихгүй байсан гэж мэдгдсэн ч шинээр болсон имэйлүүдэд үүнийг өгөөсгөж улмаар олон нийт түүнийг огцрохыг шаардаж байгаа юм. Лютник гэлтгүү Дональд Трампын эсэ цагиргаа тэр чигтээ Эпштейний хэргийг тойрсон баримт бичгүүдийг үл ойшоож байна гэх шүүмжлэлт өртөж байна. Орос улбаны улсын харилцаа холбооны хяналтын байгууллага Telegram платформын хэрэглээг үе шаттайгаар хязгаарлахаа мэдгдлээ. Албаны хүмүүсийн хэлснээр энэхүү аппликейшн нь Оросын дотоодын дүрм журмыг зөрчиж, тавьсан шаардлагуудыг биелүүлээгүй гэсэн тайлбарыг өгсөн байна. Харин хүний эрхийн байгууллагууд үүнийг интернетийн хяналт тагналтыг нэмэгдүүлэх оролдлогоо гэж шүүмжилж байгаа юм. Канада улсын British Columbia мужид ахлах сургууль болон орон сууцнд гарсан зэвсэгт халдлын улмаас 9 хүн амьд өглөө. Цагдаа нар Тромлер Ээжийн ахлах сургуульд дуудлагаар очиход 6 хүн нас барсан байжээ. Дахин 1 хүн эмнэлэг рүү тээвэрлэгдэх явцдаа нас барсан байна. Жигтэн этгээд мөн амиа хорлсон байдалтай олдсон гэж цагдаагийнхан мэдээлжээ. Та бүхэн Тэнгэр телевизийн оройны гадаад мэдээний тайм хэлбэрийг хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.